Дэлхийн монголчуудын эмжээлээрээ тий 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутаас танд хүрдэг Яманы махын халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс ааш муутай Ари, царим муутай Аринаар хамтран хүргэж байгаа. Царим муутай биш үү? За тэгэхээр найруулагчаар Борхүүгийн Чанбатнаар ажиллаж байна. За 9 цаг 14 минут болсон байна. Улаанбаатар хотод манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр төрөйтэй M design тавилгын дэлгүүр. За хэрвээ та ханиа дум хөрсөн бол Тайлал хотын тусламжийг аваарай те. Тайлал хот хамтран ажиллаж байна. За өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарсан уу? За нэлээд сайхан амарсан шинжтэй харагдаж ах чинь. Яаж унтав? Нууцаас угаалцах уу? Хартай биш үү? Адархтал гой унтсан харагдаад ах юм ингээд. За Hot Topics нэвтрүүлэг бол дэлхийд дахинд хамгийн их хүмүүсийн анхаарал татаж байгаа мэдээллийг ярих зорилготой. За гол зорилго бол хамгийн ярианы сэдв дэлхийд даяар хаана болж байна гэдгийг ярих зорилготой. Тэгэд энийг бүгдээрээ илрүүлэхдээ ямар нэгэн мэдээлэлээс хоцорчихгүй тулд илрүүлэхдээ Google Trend гэдэг платформыг ашиглаж байгаа. За Google Trend-ээр сүүлийн 24 цагт дэлхийн улс орнуудад хамгийн хайлттай байгаа хайлтуудыг тодруулж гаргаж ирээд бид хоёр ярьдаг. Тэгэхээр өнөөдрийн сэдвийг би хагална. За өнөөдрийн салхийг би хагалнаа. Тэр миний сэдв царимутын сэдв бол Twitter гэдэг сэдв байлаа. За өчигдөр Монголын цагаар 6 цаг үед оройхон тийш 6 цаг үед Twitter унсан. За Twitter гэхээр одоо л X гэдгээд мэдж байгаа. Гэхдээ манайхан бүгд л орог Twitter гэдгээр мэдэх байгаа. Twitter гэж бас нэг өөр юмсан маш том одоо ертөнц гэх юм уу одоо сошиал медиа сүлжээ байдаг тийм. За энэ нь одоо Twitter сүлжээ нэлээд хүнд унсан. За тэгээд энэ одоо Twitter сүлжээ бас хүмүүсийн яагаад анхаарлыг бас татаад байгаа вэ гэхээр Elon Musk гэдэг нөгөө манай алдарт хинийх нах нэлээ. Танах. Манайх. За манайх чи Elon Musk ч одоо Twitter-ыг худалдаж аваад удааг байгаа. Худалдаж авангууд энэ чинь ажлын цомгтгол бүрстөө нэвширтлийн хийсэн шүү дээ. Ер нь тийм цомгтгол хийхдээ авьяастай хүн юм шиг одоо энэ Америкийн нэгдсэн улсын яг цомгтгол хийдэг ажлыг нь хийгээд байгаа. За Twitter-ыг худалдаж аваад олон цомгтгол хийгээд хүмүүс юу гэж ярьж ирсэн бэхээр за энээс нь болоод янз янзын техникийн асуудал үүсэх үедээ энэ асуудал үүсэх үедээ гэж ярьж ирсэн чинь яг нөгөө техээс тэг гэдэг шиг за түүхэнд хамгийн том юм одоо уналт гэх юм уу одоо ажиллахгүй байсан ийм тохиолдол гарлаа. За манай Ари Twitter үү? Тийм Twitter бол одоо хамгийн том дайралт нэгдүгээр дайралт гэж одоо үзэж байгаа юм байна. Хоёрдугаар хамгийн удаан хамгийн хүнд юм одоо дэлхийд даяар гэсэн үг байна. Дэлхийд даяар энэ Twitter унсан асуудал үүссэн. Би тэгээд энэ Америк руу ч орж удсан Япон бүгднлөө нь ороход нэгдүгээр хайлтаар дандаа яагаад Twitter ажиллахгүй байна? Яагаад Twitter ажиллахгүй байна гэд хайлтаад байгаа. Би нөгөө ашигладаг болохоор мэддэггүй чаас. Тэ нэр жихнээс ашигладаг болохоор. За би чинь нэг хэсэг Twitter чинь гэдэг нэртэй явсан. 13 онд би Герман яваад ганцаа уйдахаараа тэгээд ингээд нэг юм Facebook дээр чинь нана найзууд те тэнийг юм постлж чадахгүй тэгээд Twitter-д ороод ингээд хин ч хамаагүй ингээд юм Twitter постлдог байж байгаа. Тэгээд тэндээс үлдээ донтоод за баг өөрөө баг ингээд ажил олгогч юм аашин сэтгүүлч шиг ингээд энд очиод зураг аваад энд тийм Йоо. Баг эгого тийчээгээд юм шүү. Энд ингээд болохгүй манайхаа ингээд л одоо яг тэгдэг 14 5 онд нэлээ их идэвхтэй ашигладаг байсан. За тэгээд тухайн үед бол ер нь бол Twitter-ийн одоо хүрээлэл гэж байдаг. Эднес чинь уулзахаараа манайхан чинь уулзахаараа хуушурд гэж ярина. Уулзалтаа хуушурд гэх. Гэх мэтчлэн одоо Twitter гэдэг бол бас бүхэл бүтэн юм том ертөнц. Эндээ хүмүүс эндээс хараад болцсон байдаг. Ер нь бол мэдээллийн хамгийн хурдан урсгал гэж хэлж болно. Мэдээллийг бол Twitter-аас бас их хурдан аваад байдаг. За энэ утгаараа Twitter бол бас орчин цагийн сошиал медиа ертөнцид маш чухал нэг одоо платформуудын нэг яалтч юм уу тэр өчигдөржингөө дэлхийд даяар ингээд унсан байна. Тэрийг бүгд мэдчихв. Наа чинь бүр яалтчгүй том мэдээ тий. Тэгээ одоо ингээд хичнээн би хэрэглэдэггүй ч гэсэн тэр сайт бол үнэхээр том зүйл гэдэг би өөрөө мэдээд байна л та. Уг нь мэднэ. Гэхдээ ашигладаг. Миний нөгөө эго хүрэлцдэг. Эго энэ хүндээ ингээд асгараад дуусчихсан. Би бол жоохон амизтэй болохоор Twitter дээр. Гэхдээ одоо Twitter ер нь бол нэг тийм идэвхтэй ашиглахаа болсон. За ямар ч гэсэн гэхдээ мэдээлэл бол байнга аваад байдаг. Тэгэд хамгийн гол нь ингэсэн өчигдөр Америкийн нэгдсэн улсад өглөө болж байхад өчигдрийн өглөө Elon Musk маш том дайралтанд өртлөө гэж зарласан. Тэгээд өөрөө Elon Musk X дээр юу гэж хэлсэн бэхээр маш том кибер дайралт X
кибер дайралтанд X хүртлөө. За бид нар өдөр болгон ингээд янз янзын дайралтанд өртөж байдаг. Гэхдээ энэ дайралт бол маш их нөөц ашигласан байна. За энэ бол нэг бол маш том хакинг одоо бүлэглэл эсвэл бүр улс оролцсон байх магадaltaй байна гэж Илон Маск хэлсэн байна. За тэгээс сүүлд одоо юу гэж одоо Илон Маск дахиж мэдээлсэн бэхээр Маск Fox News ярьслаа өгөхдөө энэ одоо дайралт хийгээд байгаа одоо DDoS attack гэж нэрлэдэг байна. DDoS дайралтын IP-ийн хаягийг ингээд тодруулаад үзсэн чинь Украинаас тэрж ирээд байна гэсэн. За тэгэхээр Украинаас юу бодлогын чанартай дайрсан байж магадгүй гэж. За тэгээд бүгд тэр ингээд энийг төр завсарлаад ягаад Украин байж болох талаар дахиад нэг ярив. За энэ Украин Илон Маск бол 2-3 асуудал сүүлд Украинтай холбоотой асуудалд оролцсон бүгд мэдж байгаа. Трампын засгийн газар Зеленскийтэй бөөн асуудал болсон тий. За Трампын засгийн газрыг хамгийн том дэмжигч нь одоо Илон Маск гэдгийг бол бүгд мэдж байгаа. За дээрээс нь сая Starlink-ийн Украинуудаас авнаа, буцааж авнаа гэж тиймэрхүү яриа гарсан. За Starlink гэдэг бол одоо шууд одоо ч бүр сүүлийн супер болох гэдэг юм шүү. Оператор компаниудын бизнес байхгүй болох гэдэг нэг. iPhone шууд юутай Starlink-тэй холбогдох юм уу? Starlink буюу одоо энэ нөгөө хиймэл дагуултай шууд холбогдоод интернеттэй. Тэгээ тэр интернет нь 1 гигабайтын хурдтай ч л бүр хачин амар хурдтайгаар ер нь бол энэ заавал ингээд нөгөө оператор компани байхгүйгээр Starlink гэдэг компаниар бүх ингээд интернет ер нь яванд болох юм шүү гэж яригдаг. Ийм том сүлжээг Илон Маск нөгөө пуужин хэсгээд пуужин гаргадаг давуу талаа ашиглаад бий болгоцсон гэж яриад байгаа. Монгол Starlink жоод бүн зөндөө юм болж байгаа. За энэ Starlink-ийг Украины руу орсууд 2022 онд цэргээ оруулахад Starlink интернетийг унгаахад нь Starlink-ийг өгсөн. Starlink яг дайны тэр маш хэцүү үеүүдэд нь аварсан гэж одоо Илон Маск өөрөө бас мэдгдсэн байдаг. Их чухал байсан. Тэгээд энэ Starlink-ээр хангаж байгаад одоо буцаад авна гэсэн. Тийм би санаж байна. Цэргүүдийн хоорондын холбоог нь тогтооход Starlink хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна гэд мэдээлэл хийсэн тийм. Мэдээлэл өөрөө хийжсэн. За тэрийг бол Украин талаас бол мэдээлэл бол хийсэн хэсгийг нь бол мэдэхгүй нь ямар ч байсан. Илон Маск өөрөө хийжсэн. Тийм өөрөө тэгж хэлжсэн. Тэгээд Украинд бол баг энэ Киевийн засгийн газар тогтож үлдэхэд Starlink маш чухал байсан юм. Яг гэвэл дайралт болоход манай цэргүүд яаж ийн бууж өгсөн юм үгүй юу гэд мэдээлэл солилцоход маш чухал байдаг энэ үед. Интернетгүй ямар ч мэдээлэл солилцоо байхгүй бол баларна. Тэнгүүд Starlink-ээр Украины одоо баталгаа хамгаалах цэрэг армийнх нь холбогдож ирсэн мэдээлэлээ дамжуулж ирсэн гэсэн. За энийг одоо болно гэсэн чинь бас нэг тийм одоо нэгэн төрлийн хэрвээ Украинаас дайрсан үнэн бол худлаа ярьж магадгүй шүү дээ. Бас л хин үнэ яриад байгаа мэдгүй. Жаахан сэвэр шүү дээ. Яг манайх гайгүй танаа ах ивгүй. Манайх гайгүй. Танайх ч юм бол зүгээр ичгүй үлээд юм байлаа. Илон Маск бол нэг тэгж амараас яахгүй. За тэгээд энэ одоо хооронд Украин зүгээр хариу одоо өшөө авалт байсан байж магадгүй гэж одоо энэ Илон Маскын үйл ажиллагаа засгийн газрыг нь зэвүүргэсэндээ өшөө авсан байж магадгүй гэж бас тайлбарлаж болох юм те. Гэтэ ялчгүй өөрөө бол тийм мэдээлэл хийцсэн юм байна те. Украинчууд ингээд Украинаас одоо халдлага байна. Украинаас ингээд өндөр хүчин чадлаар дайрсан бүхэл бүтнийг улс байж магадгүй гэсэн. Тийм засгийн газар энд нь оролцсон байж магадгүй. Яг гэвэл DDoS гэдэг одоо юм одоо дайралт бол янз янзаар дайрдаг. Гэхдээ олон хүмүүс зэрэг одоо яг нөгөө нэгнтэйгээ ярилцж байгаад ингэ дайрдаг. Энийг одоо бас улс орнуудын кибер одоо өрсөлдөх чадвар гэх юм уу дайралтын одоо чадамж гэж нэрлэдэг. Хэр олон хүмүүсийг зэрэг одоо DDoS attack хийлгэж байна. Тэр хэмжээгээр энэ улс орны кибер дайралтын хэмжээ гэж үздэг. За тэгэхээр 40 мянган хүн ойролцоогоор дайрсан гэж одоо энэ юун дээр The Independent.com дээр бичсэн баг шиг байна. Тэр ийм олон хүмүүсийг юу яагаад одоо зохион байгуулалтанд оруулна гэдэг бол бас нэлээд том 40 мянга гэдэг нь биш юм байна шүү. Энэ 40 мянган хүн асуудал үүсгэсэн гэсэн байна. За энэ нь бол ямар ч гэсэн их олуулаа ингэж дайрсан юм байна те. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр дүрээтэй хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M-Design тавилгын дэлгүүрээс аваарай. За илүү олон хүнд амьдрах сайхан орчинг бий болгох үүднээс 17 жилийн туршлага дээр үндэслэн олон улсаас хамгийн сүүлийн үеийн загварлаг чанартай тавилгыг хамгийн хүнд үнээр хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж байгаа. За 17 жил гэж байгаа. За буудан гихтэл одоо сая 900 мянгаас ор
одоо сая төгрөгөөс гэдэл та том өргөө буудлын сэтгүүлийн одоо ширээ хоолны ширээ сандал авах ердөө 4.5 сая төгрөгөнд бүрэн тогтчлох боломжтой юм байна шүү. Буудлын сэтгүүлийн ширээ, хоолны ширээ сандал хэрэг чинь 3 цөм тавилга байна тийм. Ерөөсө бүгдийг нийлүүлээл ингээд 4.5 сая багтаах юм байна тийм. За хамгийн гол нь олон улсын эрүүл аюулгүй стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд байгаль дээлтэй гэдэг нь бас том давуу тал болоод байна тийм. За тэгээд эм дизайны одоо та фэйсбુક руу норж үзээд те зургуудыг үзээд бас ингээд эн чин те энэ надад загвар нь таалагдж байна гэх юм бол за энийг би авъя гэх юм бол магадгүй лизингээр авахгүй сонирхож байгаа бол сард хэдэн төгрөг төлөх нь одоо тэр зурган дээр яг бичээстэй байж байгаа. Тэгэхээр нэг дороос гэрээ бүтэн тогтжуулах боломжтой бүх төрлийн тавилгыг худалдаалж байгаа хэрэглээний лизинг төлбөрийн олон нөхцөлтэй. За бас нэмээд айгуу даваасан тавилгын захиалгад тавилгын захиалга авж байгаа нэмээд интерьерийн үйлчлэгээ үзүүлж байгаа гэхээр магадгүй ингээд засвараа хийсэн тийм үү. За интерьерийн нэг бяцхан зөвлөгөө авчмаар байгаа бол эм дизайнтай очиж үйлчлэгийг нь аваад нэмээд дотроос нь тавилгаа сонгох боломжтой. За эм дизайны би фэйсбુક руу хандаж эм дизайн шууд гэд хайх юм бол ENC Brands гэд хайж бол бас бол эм дизайн гэд хайвалж гарч ирэх юм байна. 107 мянган лайктай энэ юмнаас одоо фэйсбુક пэйжээс нь та маш гоё интерьерийн шийдлүүд санаа болон буудан тавилгуудын танилцуулгыг нь харж болно. Надад энэ одоо загварын шийдлүүд нь бол үнэхээр таалагдаад байгаа. За энэ одоо маш тийм энгийн юм шиг мөртлөө цэвэрхэн, нүдэнд дулаахан өнгөтэй, тухтай байдал бий болох. Ер нь дизайн чинь бас нэг юм юм билээ шүү дээ. Хит хурц, хит одоо хүүтэн эсвэл тухгүй таад байдаг. Тэгэхээр маш тийм. Одоо яг энийг бол миний ойлгож байгаа нь скандинав загвар гэж бас нэрлэдэг ах шиг байна тийм. За ийм төрлийн шийдлүүдийг та эм дизайнаас авах боломжтой байна. За тэгэхээр эм дизайн брэнд нь олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн борлуулдаг. Үүний баталгаа олох гэрчлэгийнхээ тайлбарыг би хэлж өгье л доо. Жишээ нь эм дизайн брендийн одоо ингээд зарж борлуулж байгаа тавилгууд бүгдээрээ FSC гэсэн гэрчлэгээтэй. Энэ нь юу вэ гэхээр одоо ингээд бид нар чинь ингээд 21-р зуун гарчлаа байгальтай ээлтэй байхыг уриалдаг болсон тийм үү. Магадгүй өнөөдөр энэ моднуудаа тайраадах юм бол хизээ бид нар агаарт цэвэр агаараар амьсгалахаа болохын гэвэл эм дизайныхан байгалаас тарьсан мод биш буудан хийхэд зориулсан модоор тавилгаа үйлдвэрлэдэг. Тармил мод юм байна шүү дээ тийм. За тэгэхээр утасны дугаар нь 9688 60 93 гэдэг утасны дугаар байна. 90 20 65 28 гэдэг утасны дугаар та холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийн утсаар авч болно. За харин биеэр очиж үзээгүй хаан улдүргийн Мишель тавилгын их дэлгүүр рүү очиод B1, B6, A6 тасгууд нь эм дизайныхан байна шүү. Тэгээд энд нь очиод яг биеэрээ барьж үзээд шийдлүүдийг та харах боломжтой. Түрүүн хэлсэн Facebook пэйжинд та мөн бас лайк дараарай. Баярлалаа. Баярлалаа. За Hottopics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвүүг орно. Twitter унаад Twitter-ийн уучиг нь тайлагдсан. За магадгүй Украинаас довтлогоо орж ирсэн байж магадгүй гэсэн байна тий. За мөөжиг өглөөний минь дайраа гэсэн байна. Аль арайтай нэлж байгаа юм бол. Чамтай л эз. Эйгүү муухай хаартай. Атарх хаартай. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл. За энэ Их Британд баг нэгээр ороод ирсэн байсан уу? Түрүүн хоёроор ороод ирсэн байсан уу? За нэгэн осол гаржээ Их Британд хойд умар тэнгист. Одоо энэ чинь умар тэнгис гэж ярьдаг те бид нар чинь монгол хэл дээр. Тийм бах. За тэгэхээр умар тэнгист Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны одоо захиалгаар онгоцны шатхуунд тээвэрлж явсан одоо тос тээвэрлэгч гэдэг юм уу? За энэ болон нэмээд маш өндөр хортой химийн бодис тээвэрлж явсан ачааны хөлөг онгоц хоорондоо мөргөлдөж осолдсон ийм хэрэг даваа гарагийн өглөө гарчээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө гэсэн үг. Тэгэхээр бараг л сахин гэсэн үг л гэж би бодод байна л да. Тэгэхээр Их Британь дээр одоо найруулагч үг нь өгвөл Их Британь дээр тренд дээр нэлээд дээгүүр түрүү ороод ирсэн харагдажсэн. Тэгэхээр яг одоо энэ гарсан байгаа Америк нэгдсэн улсад бүртгэлтэй Stena Immaculate гэдэг онгоцонд бол Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны нэрийн өмнөөс онгоцны шатхуун тээвэрлж авсан нисэх онгоцны шатхуун. Нөгөө талаас нь болохоор Португалийн далбаатай Солон гэдэг онгоцон дээр натрийн олороод гэсэн билүү да. Ямар ч өндөр хортой химийн бодис тээвэрлж авсан ийм хоёр онгоц хоорондоо одоо мөргөлдөжээ. Ядж яхад мөргөлдсөн юм уу те? Тийм ээ тийм содиум цyanид натрий цyanид гэж байна штэ. Тийм натрийн цyanид гэсэн. Энэ ингээд хоёр дээр ороод ирсэн байгаа. За тэгсэн чинь одоо ямар эхний ингээд одоо BBC-г би яг мэдээг нь хараа сууж байна л да. Энд дэр бичснээр болохоор Stena Immaculate гэдэг онгоц хөлөг рүү одоо энэ тэр Солон гэдэг одоо Португалийн талбайтай одоо
ачааны хөлөг онгоц 16 зангилаа хурдаар шууд гинт гарч ирэл мөргсөн гэж байгаа. Онгоц нь гинт гарч ирээд. Тий. За. За тэгэхээр би 16 зангилаа гэдгийг одоо ингээд нөгөө үзэгч сонсогчдод ойрхон болгохын тулд хайж үзсэн чинь 29 км/цагийн хурд юм байна л та. За тэр чинь хурд юм биш л юм байна шүү дээ. Тийм. Гэхдээ магадгүй тэр нөгөө том асар том онгоцуудын хувьд 29 км/цагийн хувьд нөгөө ингээд байр маяр солих тийм нөхцөл боломж олддоггүй байх л та гэж би бодлоо л та. Тийм. Тэг ингээд 16 зангилаа хурдаар гинт гараад ирж мөрөгсөн. За тэгээд мэдээж онгоцон дээр байсан одоо хөлгийн багийнхан бүгд ингээд аврах одоо завируу суугаад нэг хүн бол сургаггүй болсон. Нийтдээ 34 хүнийг аварснаас нэг нь бол эмнэлэг түргэгдсэн байгаа. Нэг хүн сургаггүй болоод байгаа. Тухайн Португалийн хөлөг онгоцны буюу тэр содиум сайнид гэдэг тээвэрлж явсан одоо хөлөг онгоцноос нэг хүн үнэхээр сургаггүй болоо. Тэгээд эрен хайх ажиллагааг нь зогсоосон гэдэг ийм мэдээлэл цэцэгдсэн байна. Ийм мэд яг одоогоор за одоо энэ умар тэнгист осолдчоод байгаа тийм үү. Нэг нь шатхун, нэг нь хими хортой бодис. үгүй харин тийм. Тээвэрлж авсан хоёр хөлөг хоорондоо мөргөлдөө досолдоод мэдээж чинь нөгөө тээвэрлж авсан ачаа нь тэр далайд ингээд асгаранда. За яг одоогийн байдлаар бол ингээд нөгөө байгаль экологид одоо үзүүлж байгаа хортой нөлөөг нь одоо хортой нөлөөг нь тооцох ажиллагаа бол үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл BBC өгсөн байна. Яа энэ зурган дээр харагдаж штэ дэлбэрэлт болоод. За. Энэ бол айхтрын болсон шүү дээ. Одоо юу гэсэн юм бэ би ингээд нэг одоо онгоц дэлбэрүүл эн чинь том асуудал үсттэй. Ёо энэ зургууд нь. Гэхдээ тэгэх л хаалта одоо нэг нь одоо угаасаа юу яасан? Шатхуун цэвэрлж авсан юм чинь дэлбэрж байгаа юм. Дэлбэрэлтний хүчээр бараг тэр хорыг нь ийш тийш аваачаа цацаа хийсэн юм уу? Шатхуун цэвэрлж явсан онгоцон дээр бол 2-3 удаа дэлбэрэлт болсон гэж байгаа. Яа. Тэ бас аз болж тэ хөлгийн багийнхаа амьд үлдсэн гэхээр бас тэ нэг учиртай газ хортож мордсон болов. Энд ч одоо дэлбэрэл одоо шууд агаар магаар дэгдэмхийн юм болов сайн мэдгүй маа. Гэтэл одоо эн чинь бас за хүн хордог байлаа гэхэд энэ ойр хавийн байгаль орчин ингэ бүр сүйдгээ хийж байгаа гэсэн үг үстэй. Одоо умар тэнгисийн тэр ус бол мэдээж хортой болсон байгаа. Нэмээд тэр усанд одоо нутгиж байгаа амьтад одоо далайн амьтад бол тэгэл бас л хоронд өртөж байгаа гэсэн үг үстэй тий. Наатрийн холоор давс. Цианид гэхээр наатрийн холоор давс мавс бол биш л дээ. Би түрүү уг нь орчуулж харсан юм аа. Тэгээ мартчихлаа тэрнийх. Наатрийн цианид уу? Тий. Ялчгүй би яг чиний үдсээр хараас үдсэн тий. Ааха. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ оръё. Их Британд бол бас их хүн зүйл болсон байна. Өмнө Солонгост нэр хайлтаар нэлээд дээгүүр өчигдөр ороод ирсэн юм. Энэ бол Ли Жинхо гэдэг юм нэр юм байна. За Ли Жинхо гэдэг нэр юу юм бэ? Өмнө Солонгост алтартай ютубер юм байна. За одоо ингээд сүүлийн үед чи ютуберүүд чинь бас их тийм нөлөө бүхий болоод байна шүү дээ. Америк нэгдсэн улсад одоо Joe Rogan гэдэг хүн бол одоо ингээд хүмүүсийн тархийг базж яана гэж нэрлэдэг байгаа шиг. Хуваараа хүмүүс одоо ингээд компаниуд, корпорациуд биш те. Хуваараа ютуберчд мэдээллийг одоо ингээд урсгалыг ойлгодог. Бүр өөрсдөө ингээд одоо юу яадаг гэх юм уу? Мөрдөн шалгах ажиллагаа, сэтгүүлч хийгээд ингээд тэрийг ютуберээр тайлбарлаж явдаг. Тим том компани шаардлагагүй болсон. Ийм үед амьдарч байгаа. За тэгэд Ли Жинхо гэдэг энэ хүн хинтэй холбогдоод нэр холбогдоод байгаа гэхээр Ким Сайрон. Нөгөө нас ордог жижиг жоохон мөн. За харин тийм одоо нэг сарын өмнө нөө 20 давхар наснда нас орсон Ким Сайрон гэдэг ийм бүсгүйг бүгдээр санаж байгаа хэ. За үнэхээр харамсалтай мэдээлэл. Тэгэд би энэ Ким Сайрон гэдгийг мэддгүй байсан чинь эн чинь бүр ингээд супер од байсан юм билээ шүү дээ. Бүр мэддгүй хүн баг байхгүй шахав. За тэгсэн чинь Ким Сайроны үхэлтэй Ли Жинхо холбогдсон. Яасан бэхэр аав нь Ким одоо Ли Жинхо ялангуяа Ли Жинхо гэдэг энэ ютуберыг би шүүхтнэ гэсэн байна. Энэ одоо Ли Жинхо гэдэг нөхөр чинь юу яасан юм бэ штэ? Ким Сайронтой л холбоотой мэдээлэл ихэнхдээ гаргаад идэгсэн. Тэгээд бүх юмыг судлаад одоо уудлаа. Тэгээд аав нь юу гэж мэдэгдсэн бэ гэсэн чинь яг одоо Ли Жинхогийн нэгэн бичлэг хамгийн гол нь одоо энэ дайралт хийж байгаа штэ. Буруудах байгаа нэгэн бичлэгтээ өөрөө Ким Сайрон руу залах гэж оролцсон юм байна. Ли Жинхо. Зүгээр л нэг ютубер шүү дээ тэр чинь бас аль биесны бас сэтгүүлч зүгээр залгах гэсэн чинь уцаа салцсан байсан. Энэ ерөөсөө энээс болоод Солонгосын ард түмэн энэ Солонгосын ард түмнээс нүрээ бууруулж байна. Энэ ерөөсөө энэ асуудлаасаа болоод нэр хүнд ч унжаа. Ингээл ер нь л ингээл ютубер баахан дайрсан юм байна. Чи 25 настай охин шүү дээ тий. За тэгэд аав нь өгсөн бэхээр энэ Ли Жинхогийн бичлэг гаргасны үдсний дараахан миний охин амиа орлох гэж оролцсон.
Буюу Ли Жин Хогийн энэ үйлдэлүүд хамгийн хүндэр тусаад байсан энэ ютубер л өстө мэдрэл муутай юм шиг одоо ингээд манай охин руу дайраад байсан гэд. Одоо ингэж аав нь мэдгдсэн байгаа юм. За тэгээд болоогүй яасан гэсэн чинь Ли Жин Хо гэдэг энэ нөхөр одоо яг нас орсны дараа нь оршуулгын үед аавлуу нуцаар ирсэн. Яг оршуулгын одоо яг ингээл өөдөл гашуудаа сууж хахад нь танаас мэдээлэл авах гэсэн ингээд залгаад байсан болж таарч. Тэгээ аав тухай за уучлаарай ингээд би жоох мажаад ингээд ажилтаа байна гэд мэддэгтэй уцаа тавьсан юм шиг байна. Тэгээд энэ чинь юу вэ хэм бэлээ Ли Жин Хо нөгөө хүн биш тэгээд мэдээд дараа нь маш их ууралсан. Мэдрэл муутай юм шиг ингээд хүнийг зүгээр ойлгохгүй. За охиныг нь энэ одоо аавын өнцгөөс нь харах гэж оролдвол бараг охиныг нь алдсан хүн гэж хэлж болохоор нь шүү дээ. Тарамдсаар байгаа л одоо энэ чинь амиа оруулсан юм бэлээ шүү дээ. Тэгсэн санаж байна те. За тэгсэн чинь энэ одоо аавыг нь юун дээр нь одоо оршуулгын ажиллагаан дээр нь очиж залгаад идэг. Маргааш нь дахиад залгасан гэж байгаа. Ерөөс ингээд бүр яг ингээд мэдрэл одоо шим. Энэ ер нь бол Ли Жин Хо тэргүүт ер нь бүгднгийн тэр тусмаа Ли Жин Хог бишүүх дуудана гэд одоо ингээд зарлсан. Тэгээд Ли Жин Хо гэдэг хүн бас ингээд эргээд одоо Ким Сойроны гэдэг хүний өхөлд одоо буруутгагдаад гэх юм уу гэ хайлтар одоо тэр хүнд гарч ирээд байгаа юм байна. Аавынх нь одоо мэдгдсэн мэдээлэлээс болоод те. Ямар зөв юм бэ? Бүр нөгөө нулиммаар санагдчих шүү дээ. Үгүй харин тийм энэ ч одоо ингээд мэдээлэл хандлт авахын тулд одоо ингээд бүр ингээд ичиж зоохгүй аавлуу нэрэл та одоо ингээд тэгээд 25 нас бол ер нь бол бага нас шүү дээ. Яасан дээрээ бодоход тийм одоогийнхаа ингээд насан дээрээс бодоход 25 таа би хамаагүй бага байсан гэдэг би мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд магадгүй тэр багасаа олны ингээд анхаарлын төвд өссөн тэр охин руу дахин тий олны ингээд хандлт авсан ютубер бүхсийн ухаад ингээд балиар мууг нь үзгээд хар бараан сөрөг ингээд мэдээлэлэр тийм бөмбөгдөөд энэ хэр ингээд яаж ч болсон сэтгэл санаанд нөлөөлнө шүү дээ. Энэ бол одоо за нэг асуудал гэж болно. Гэтэл энэ чи асууртхууны цаг хязгаар наана. Хүний энэ чинь гашуудах үед нь хамгийн дотны хамгийн гашууд чинь өнлөө утсаар залгаад идэг. Тэгэд аавнууд тийм тэгснэ аав нь одоо миний утсыг нэгдүгээрч яах гэж энэ ингэж дураараа залгаж болж байгаа юм. Энэ арайд энд чинь ингээд тэгээд тэсгээ байгаад ингээд мэдгдэл аав нь хийсэн юм байна. Ким Сойроны. За тэгээд бас дахиад нэг өөр хүн нэр холбогдсон. Тэр нь болохоор бас л энэ Ким Сойронтой холбоотой энэ юу юм байна. Солонгосын бас их том одоо жүжигчин юм уу? Жүжигчин л гэж би одоо ойлгосон доо. Ким Су Хён. За сонсч ирсэн үү? Үгүй. За энэ одоо мэдээлэл дараагийн харуул таньж магадгүй. За манай одоо найруулагч харуулах бах. Ким Су Хён. Тань штэ. За энэ чинь юу дуучин уу эсвэл жүжигчин үү те. За энэ Ким Су Хён ингэж энэ чинь юу юм бэ? Юуны олимпийн тамирчин. Энэ жүжигчин залуу юу? Тийм би тэгж одоо ойлгосон. Энэ дээр бол одоо энэ яг MK-KR гэдэг дээр бол одоо тэгж мэдэгдсэн мэлээ. Тэгэд энэнийг юу гэж буруутгаад байгаа гэхээр Ким Сойроныг 15 настай байхад нь үерхчихсэн. Тэгэд энэ бас өхөлт нас буруутай гих мэтэр бас нэр холбогдоод байгаа юм байна. Тэгээд түүнд нас тийм юм бол байхгүй. Бид нар энэ одоо Гарисеро гэдэг институт буюу ийм мэдээллийг цацаад байгаа хүмүүсийг бас шүүхтнэ гэд ер нь Ким Сойронтой холбоотой ийм олон хүмүүс Ким одоо сүрүүнсэн Ли Жин Хо гэж хэлнэсэн шүү дээ. Ли Жин Хо Ким Су Хёноор нэр холбогдоод байна. За энэ нь жүжигчин юм байна. За би буруу ойлгоогүй бол бас нэг тамирчин байсан юм шиг байлаа. Үгүй ч гэж магадгүй. Уучлаарай. Тэрийг хойлцолж иж магадгүй шүү. Тийм ээ бид хоёроо ч одоо нөгөө бид хоёр чинь хоёулаа солонгос хэлгүй болохоор Ли гэдгийг чинь англи дээр Ли гэж бичсэн бол Ли гэж уншина л та. Би бас дээр нэг Ли гэдгийг Ли гэж уншсан. Баахан загнуулсан шүү дээ. Самдун гинэ. Ли гэж уншааг би И Минхо гэсэн чинь И Мино гэж уншсангүй гэж загнасан намайг. Үгүй би байж байгаа энэ Ким Су Хёныг чинь би баг мэдх юм биш үү? Сүүлд нь гарсан Queen of Tears л тэр чинь ихний одоо яар үзээд тэрний гол дүр мөн баг шиг шүү дээ. Энэ мөн байна. Йоо. Мөн байна. Үрмэн мөн байна. Йоо. Гэхдээ спиктэй яг эхлээл амар уриалж байгаа л хоёулаа юм кино үзье гэж байгаа те сүүлдээ бас дундаас нь хайчдаг юм л та. Гэхдээ энэ манай ихнэр бол ялтчгүй үзэж дуусгасан Queen of Tears-ийн гол жүжигчин, гол дүрэн жүжигчин. Энэ нас орсон байгаа Ким Сойронтой нэр холбогдоод байгаа юм байна. Тэгээ тэрийг нь бол тийм огт тийм юм байхгүй гэд буруутгасан. Чи дээрэс нь юу асуудал болж байгаа гэхээр насны хүрээгүй хүүхдийг буруутгасан асуудал яригдах гэдэг байхгүй те. За ийм асуудал болж байгаа юм. Дараагийн асуудал сэдв. За дараагийн сэдв Алдарт Паф Диди гэдэг хүнтэй холбоотой орж ирсэн. За 24 оны одоо ноён оргил гэдэг байна. Сенсацийн ноён оргил Диди. Тийм. Сүрэг дуйлааны ноён оргил юм уу та тий. Бараг хаан оргилч гэсэн болох юм. Одоо чи ер нь тэгээд олонний анхааралд топикс трендд орж ирвэл
тренд бити ороосоо гэж бараг ингээд яах хэрэгтэй болсон. Залбирах хэрэгтэй болчиход байгаа юм шүү. Ихэнхдээ л сайхан мэдээгээр орохгүй те. Ер нь 90% нь. За гэтээ өнөөдөр ингээд нөө тренд дээр нэр нь болохоор Puff Daddy орж ирээгүй. За энэ Drasky гэдэг нэр орж ирсэн. За энэ Drasky гэж хэм болоо гэж нөгөө тренд дээр нэрэн дээр нь дарсан чинь өнгөт арьстай нэг тийм лагс биетэй залуу байхаар Америкийн мэрэгжлийн хөлбөмбөгийн тамирчин юм байна гэж би бодлоо. Тэгсэн чинь комедиан гэж энэ залуу. За тэгсэн чинь одоо ингээд нөгөө Puff Daddy-тэй холбоотой хохирогч шинээр гарч ирээд шүүхэд дахин ингээд нөгөө зарга нь хэмжлэл үүсгэхэд байгаа. Тэгсэн чинь бас нэгэн удаагийн одоо энэ нэгэн эмэгтэй одоо үүсгэсэн зарга дээр энэ Drasky болон бас мөн комедиан Drasky болон Америкийн хөлбөмбөгийн мэрэгжлийн хөлбөмбөгийн тамирчин Odell Beckham Jr гэдэг залуу дуудагдаад ороод ирсэн. Нэр нь дуудагдаад гэж бүр дурддагдаад. За тэгэхээр ингээд Puff Daddy-тэй одоо тухайн өнгөрсөн 10 сард энэ бүсгүй Ashley Parham гэдэг бүсгүй одоо Sean Combs буюу Puff Daddy буруутгасан. За буруутгахтаа ингээд утсаар яриад те ингээд надтай ингээд FaceTime гэж ярьдаг шин iPhone видео call. За FaceTime хийгээд надтай ингээд танилцаа дараа нь ингээд уушийн газарт уулзсан. Puff Daddy-тэй. За тэгээ уулз энэ бүр кино шиг заяа би бүр ингээд эхлээд ингэмээр нэрлэгчээ. Царайг нь харж чад би ингээд дотор айгу гоё төсөөлж чаддаг. Би түрүүн бүр ингээд кино ярьж өгөх гэдэг шүү дээ. Кино шиг ингээд юм уншаад дээ. Би яг ингээд жихээ уншаад байна уу гэж харсан. Би одоо USA Today.com гэдэг энэ ч том сайт шүү дээ. Эднийхээс гарсан мэдээлэл ингээд бүтэн хараа сууж байна. Тэгэхээр за өнгөрсөн баасан гарагт энэ одоо Ashley Parham гэдэг бүсгүй маань гаргасан одоо энэ заргаа шинжилсэн. Шинжлэхдээ Drasky гэдэг энэ комедиан залуу нэмээд одоо энэ Odell Beckham Jr гэдэг хөлбөмбөгчин залуу нэмээд блогчин Jacqueline Jaguar Wright гэдэг залуу нэмээд Puff Daddy-гийн ээж Janice Combs гэдэг ингээд дөрвөн хүнийг энэ одоо энэ өөрийнхөө зарга дээр нэрийн дурдаад буруутгасан. За Puff Daddy-тэй хамт ингээд 5 гаргасан гэсэн юм шүү дээ. Гаргасан тий. За яасан бэ гэсэн чинь 2018 онд ингээд үйл явдал өрнөсөн юм байна 2 сард. За ингээд өөрийгөө одоо ингээд яг Puff Daddy заяа энэ бүсгүй хоёрын дунд нь нэг залуу орж ирээд энэ хоёрыг танилцуулсан юм байна. Нэг тийм зуучлаад гэх юм уу тий. За танилцуулаад за Puff Daddy-тэй ингээд уулзаад ингээд суусан чинь ингээд Puff Daddy болохоор амар томрол заяа. За би бол Tupac-ийн хэргийг би захиалсан. Одоо л инээс ч илүү хийж чадна гэж хэлж мэлээ заяа. Tupac-аас илүү би бол доош нь хийн мэн ингээд одоо ингээд миний намайг ингээд зогсоох хэвээр юу ч байхгүй гэл айгу томорч мөрөөд за тэгээд удаачгүй ингээд нөгөө одоо мэдээж чи хүчингийн хэргийн тухай бид нар яриад байгаа штэ. Хүчингийн хэрэг өрнсөн. За өрнөх үед ингээд бүсгүй ингээд хичнээн эсэргүүцэн тэмцсэн ч гэсэн хүчин мөхсцэн учир нь тэр чи одоо нөгөө лагс том биетэй ингээд хөлбөмбөгийн тамирчин байна. Нэмээд тэр комедиан залууч айгу том биетэй гэж байгаа. Юу юм нийлж байгаа гэсэн юм уу? Тэгээ Puff Daddy ажууд нь байжсэн. За тэгэнгүүт одоо бүсгүй яагаад тэр Puff Daddy-гийн ээжийг буруутгаад байгаа юм бэ гэсэн чинь ээж дээр нь очиод ингээд намайг ингэчлээ штэ гэд ингээд тэгсэн чинь чи бити миний хүүхдэд хэр алдаагаад бити худлаа яриад тэгээд ээж нь за тэгээд одоо ээж нь ингээд нөгөө нэг хүүгээ өмөрж ийн гэсэн үг штэ. За ямар ч ээж одоо бас өмөрөх л хат тий. Хэвээ юу ч болж исэн л би өмөрөх үгүй юу? Би өмөрөхгүй хаа. Тийм үү? За барай аваа явуул. Зайлг. За за мэдгүй гэхдээ би үзчихэж л мэдээ. Цагаад болохоор ёо юу ч юм. За тэгээд ингээд яасан чинь одоо кино шиг хэсгэн заяа. Бүсгүй ингээд бүр сүүл рүү ингээд хутга бариад. Ингээд та нар ингээд намайг ингээд одоо ингээд бүр бүх үйл явдал өрнөж дуусны дараа хутга бариад байсан чинь Puff Daddy буу гаргаад ирсэн. Битлэн мод юм ааш. Харин тийм за тэгээд ингээд тэр чинь бүр бүсгүй буудаад бүсгүй ингээд зугатаад тий. Тэгээ хөршийнхөө герт орж ингэж ам ингээд аврагдаад цагдаа дуудаад цагдаа магдаа дуудаж байгаа сургаар Puff Daddy хөмгөө цугтсан ийм хэрэг гарсан юм байна. Одоо ингээд нөгөө нэг одоо л хэл болж байгаа. Шүүхтэр ингээд тэр бүсгүй одоо ингээд гаргаад байгаа гомдол дээр нь ингээд дурдаг да. Тэгээд одоо энэ Drasky гэдэг комедиан тэр Odell Jr Beckham гэдэг энэ залуу гих мэтчлэн нэмээд бас тэр Puff Daddy-гийн ээж бас буруутгагдаад за ингээд амар хаацтай бүр. Үгүй одоо энэ чи 18 онд болсон хэрэг гэдэг тийм 18-нд онд болсон гэмт хэргийг одоо нүхэж одоо ингээд гаргаж ийн л та задлж ийн л та. Гэхдээ Puff Daddy гэдэг чи одоо юу гэсэн юм бэ нөгөө хүрээний бузрыг ухуул талаа гэдэг шиг Puff Daddy чи одоо ерөөс ингээд 24 онжингоо одоо ингээд миний мэдхийн одоо ингээд бүүн асуудал цуурсан. Одоо хүртэл цуурсаар л байна. Тэгээ цуурж байгаа хэрэгүүдийн нэг нь ингээд
бүсгүй одоо яасан удаг өрөөд яах гэсэн юм бол одоо өөрөө амиа орж үзүүлэх гэсэн юм уу эсвэл дайрах гэсэн юм уу? Үгүй ингээ нөгөө амхандаа л би эндээ ойртуулахгүй гэж утга барьсан болов уу гэж би бодлоо шүү дээ ингээ. Утга барьчаад над руу битээ ойртол гэсэн болов уу гэж би энэ уншсан одоо энэ USA Today дээр л би хараа сууж байна. За тэгээд энэ мэдээлэл гарсны дараа за одоо Драски гэдэг энэ одоо комедиан 30 настай залуу болохоор X дээр буюу Twitter дээр мэдээлэл хийсэн. За. Мэдээлэл дээр за би 2018 онд би олонний танил хүн байгаагүй. Сохор зоосчгүй ээжтэйгээ цуг амьдарч байсан. Юун тэр entertainment ертөнцийн тэр pop дэдгээ том од модтой уулзаа явж их. Тэгээ энэ дээр ингээд намайг дурдж байгаа нь үнэхээр худал хуурмаг байна. А хүчирхээлд өрцөн би ингээд бодит хохирогчдын өмнөөс бол би харамсаж байна. Гэхдээ ингээд яг одоо ингээд над руу ингээд дайраад байгаа энэ мэдээлэл үнэхээр худал болохоор би бас энэ дээр бас ингээд миний ингээд зэвүү дургу хоёр зэрэг хурж байна. Гэхдээ намайг юм буруугүй гэдэг ингээд нотлох баримтууд нотлон гэдэгт итгэлтэй байна гэдэг мэдээлэл хийсэн. За тэгсэн чинь нөгөө Америк хөл бөмбөгийн тамирчин Бекхэм гэдэг залуу 32 настай залуу болохоор Драски гэдэг энэ залуугийн постныхын доор комент заяа. За хөгшөө тий. Тэгээ юу хөвдөө энэ ертөнцөөс бүр ямар ч утга алга. Тэгээ одоо гихтээ намайг бурхан хамгаалж байгаа. Бурхан намайг юу ч болсон миний талд байх болно. Нэр маань ингээд цэвэрлэгдэн итгэж байна. Шал тэнэг юм а гэсэн ийм ингээд комент хийсэн юм байна. Энийг ингээд одоо ингээд ялч мэдээлэл сайт болохоор ингээд оруулаад ирсэн байна. USA Today гэсэн тий. За тэгээд Драски бол энэ Бекхэм хоёр бол өөрсдөө аль биесны одоо Твиттерээр бол хамааралгүй энэ бол арид энд бүтгэлэг байна л гэсэн байр суурьтай байгаа юм байна шүү дээ тий. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Хэрвээ та ханиа томоо хөрсөн бол Тайлал хотын тусламжийг яралтай аваарай. За ханаа томоо ингээд хүрх чим шиг шинж тэмдэг илрээд толгоо өвдөөд халуураад хамар битүүрээд нус гоожоод нэг жоохон бие ядраад ирдэг штэ. За яг энэ шинж тэмдэг эхлэх юм бол Тайлал хотыг яг ингээд нэг тийм хүн шиг уугаад үзэх юм бол дарагдчихад идэм аа. Яагаад тэгэхээр одоо нэг удаадаа ингээд уунгууд тайвшраа те ингээд халуунч мө буурангууд нь зогсчод байдаг. А яг ингээд 24 цагийн дотор 4 уутыг уухад яг тэр шинж тэмдгүүд нь маргааш нь байхгүй болчиход байдаг. Харин тийм. Одоо ингээд им уухаар эмчиг дагахаар ингээд нөө үр дүн нь ихэнхдээ мэдрэгддэггүй шүү дээ те. Тайлал хот бол ер нь бол ингээд зөвхөн одоо ханиа том хөрөхөөс гадна толгоо өвдөх, халуурах, хамар битүүрэх гэд яг энэ шинж тэмдгүүдийг бол тэр доор нь ингээд үйлчлэгээ үзүүлдэг, дардаг. Одоо би өөрөө бол яалтчгүй хэрэгжилж үзсэн зөндөө байдаг баг. Тийм ч учраас одоо гэрт байдаг гмийн санд бол заавал Тайлал хот байлгаж идэг. Шүн оройч хүн толгоо өвдөж олно. Тэр үед нь гараал хайх бол хэцүү. Тэгэхээр заавал байлгаж хахад ерөөс зайлшгүй байх ёстой. Имийн нэг бол Тайлал хот шүү. Тэр өдөр 4 уутыг хоорондоо 6 цагийн зайтай халуун бүлээн усанд найруулж уудаг. 6-аас дээш насны хүүхдэд зориулсан одоо зохимж тунтай хүүхдийн бас Тайлал хот байгаа шүү. Тэрийг нь бас тэр их давааталтай шүү хүүхдэд өгчөж байна. За тэгэхээр бүх имийн сангуудаар Тайлал хотыг бол худалдаалж байгаа. За Тайлал хотыг Nobel Mongolia компани аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Тэгэхээр Тайлал хот бол 3 имийн зохимж тослол гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ дотор нь байгаа парацетамол нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөдөг хамгийн зохистой тунгаар агуулсан юм бүтээгдэхүүн юм байна. За утасны дугаар нь 77 тэг 4 50 50. 77 тэг 4 50 50. За манай нэвтрүүлэгтээ Тайлал хот хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвийг би дуудана те. За энэ Махмуд Хали гэдэг ийм залуу интернетээр бүр өчигдөр бол тэргүүлж исэн. Одоо яг хэдэд байгааг нь би нэг хараадах юм. Энэ залуутай холбоотой энэ бас нэг кино шиг гэх юм уу бас маш сонин үйл явдал болсон юм билэ. За одоо жоохон хойш орчиж өчигдөр бол яг Америк нэгдсэн улсын тэргүүнд одоо хайлтаар Махмуд Хали гэдэг нэр орж ирсэн. Энэ ямар ч одоо ингэхэр Палестин гаралтай одоо тэмцэгч гэх юм уу? Тэмцэгч юм байна. За Колумби их сургуулийн одоо төгсөгч чинь мастер хамгаалсан бас том одоо Ivy League гэж ярьдаг шүү дээ. Америк нэгдсэн улсын хамгийн том одоо нэр хүнд бүхий их сургуулиудын нэг бол Колумби их сургууль. За энэ их сургуулийг төгсөгч яасан бэхээр Колумби их сургууль дотроо бослого зохион байгуулсан гэх юм уу? Эсэргүүцэх одоо жигсаал хөдөлгөөн зохион байгуулсан. Ямар хөдөлгөөн бэ гэхээр Израилийн Палестиний эсрэг саяг л одоо гал намдсан болохоос яг тэр үед бол Израилийн явуулж байгаа явуургүй арга хит хүнлэг бус байгаа энэ асуудлуудыг одоо эсэргүүцээд энэ тэнд бол жигсаал эсэргүүцлээ илэрхийлэх хөдөлгөөн зөндөө болж исэн. Гэхдээ оюутнуудаа урайлаад энэ Колумби их сургуулиас одоо тараад олон одоо их сургуулиудын кампусуудаар ийм Израилийн эсрэг ийм хөдөлгөөнийг
өрнсөн. За энэний гол зохион байгуулагч, гол манлайлагчаар нь энэ одоо залуу байсан гэж үзэж байгаа. Энэ одоо түрүүн хэлээд байсан Махмуд Хали. За тэгээд энэ залууг ингэсэн байгаа юм. За энэ одоо яг мэдээлэл нь энэ юун дээр NPR гэдэг энэ сайт дээр гарсан шүү. Энэ мэдээллээр бол юу гэж байгаа вэ гэхээр ICE буюу одоо нөө цагаачлалын алба гэж байгаа Америк нэгдсэн улсын. Энэ халигийн одоо энэ гэрлүүн дайрж ороод тэг шууд ингээд ачаад аваад явсан. Эхнэр нь юу юм байна л да? Америкийн иргэн, Америк хүн юм байна. Тэгээд эхнэр нь та нар яагаад авч явахгүй да? Эхнэрийг бас авах гэж оролцсон. Тэгээд эхнэр Америк иргэн болохоор оролдож чадаагүй. Халийг авч яваад халигийн бид нар араас нь эхнэр нь хөөцөлдөж яагаад юуг нь нөмгөөлөгчөөр нь яриулаад ачаад аваад явцсан чинь нөмгөөлөгчөөр уцаар юу гэж мэдгдсэн бэ гэхээр энэ оюутны визийг бид нар цуцлалаа. За оюутны визийг бид нар цуцлалаа гэж мэдгдсэн байгаа. Тэгсэн чинь өмгөөлөгч нь наад хүн чинь оюутны визээр юу Америк нэгдсэн улсад байдаг биш штэ. Наад чинь ногоон карттай штэ гэсэн чинь жоохон байжсэн аа. Бид нар тэгвэл ногоон картын цуцлалаа. Аяа. Юу гэж юм те. Ерөөсөө энэ үйлдэлийг одоо хүмүүс юу гэж хараад байгаа вэ гэхээр энэ Трампын засгийн газар бол одоо Израилийг маш их дэмжиж байгаа. Еврейчүүдтэй маш их холбоотой гэж ярьдаг. Энэ одоо бодлогын хүрээнд зүгээр л зорилгоор энэ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст ингээд бодлогын чанартаар ингээд дайралт хийсэн, тушаал өгсөн байх, захиалгаар хийгдсэн юм байх магадaltaй болж байгаа байхгүй юу. За тэгээд болоогүй. Хамгийн амар нь бас хин энд хохирогч нь болсон гэсэн чинь түрүүн яриад байсан одоо Колумбийн их сургууль байгаа шүү дээ. Колумбийн их сургуульд энэ их сургуулиуд чинь холбооноос маш олон тийм дэмжлэг татаас авдаг юм а да. Татаасын зогсоодсон. Колумбийн их сургуулийн ийм асуудлыг дэмжснээс болоод энэ халийг Колумбийн их сургуультай очиод Колумбийн их сургуулийн удирдлагуудтай ярьж байгаа, зөвшөлдөж байгаа гэх юм уу? Ямар нэгэн байдлаар холбоотой байж байгаа л бослого болон хөдөлгөөнөө өрнүүлсэн юм байна л да. Тэгсэн чинь энэтэй нэг холбоотой байсан. Энийг зогсоох арга хэмжээ аваагүйгээд хариу арга хэмжээ нь Колумбийн их сургуулийн одоо татаас матаас ингээд тарсалцсан. Ийм байдлаар өөрөөр хэлбэл Трампын засгийн газар одоо яг энэ Палестины асуудлаар эсрэг байр суурьтай, эсрэг мэдээлэл тараад байгаа хөдөлгөөн зохион байгуулалт байгаа хүмүүст хуулийн бус аргаар гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ яг хиний Крер гэж нэрлэдэг байгаа энэ өмгөөлөгч нь хуулийн бус аргаар ийм одоо хариу арга хэмжээ дайралт хийж байна гэж үзэж байгаа юм. За тэгээд энэ асуудал нь бас их одоо аль өрсөлдөгч талын анхаарлыг татаад иймэрхүү байдлаар Махмуд Хали гэдэг нэр орж ирээд байна. Халил юм биш үү зүүнээр нь. За. Өнөөдөр анх удаа Трамп өдөр болж байна гэж ярьд дуусаагүй гэсэн. Трамп ороод ирлээ. Трампыг одоо үгүй эн чинь тэгээд нөгөө угаасаа цаанаас энэ хүн яригадаад байна л та. Хүсээгөө тийм. За дараагийн мэдээлэл амжихааргүй юм шиг байна тийм. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр дөрөтэй M design тавилгын дэлгүүр за ханиа том хөрсөн үед хэрэглэх Tile Hot хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимдүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ари. Баярлалаа Ари.